Тэр хөгжлийн банкнаас ч одоо хулгаагаар өчнөө олон доворчингууд зээл авсан байх юм л шүү дээ. Тэр хулгайч нарт одоо мөнгө өгчөөснөөр энэ ажил хийж байгаа хүмүүст мөнгө өгч. Тэгээ анхаарал тавьсаа юу? Та бүхэн хүмүүс тайлбар тавь. Наа чи улсын мөнгө заа юу? Чиний мөнгө биш. Энэ дээр надад тайлбар өгөөрэй гэл дарга. Тэгээ цагдаагийн дарга хэлээрэй. Гадагшаа ажиллаар явсан юм. Тэр гинт хэрэгтнүүдийг илрүүл. Тэр байх ёстой газарт нь явуул. 14,000 жолоочийн амь настай холбоотой асуудлыг шийдээд өгье. Амралтын газар байгуулыг усанд оруулъя, хоол ундаар хангахын эмнэлэг үйлчлэгийг нь үзүүлээгээд хувийн хвштэйгээ санал санаачд гаргаад төр улстайгаа нийлээд засагтайгаа нийлээд ажиллахаар 5.4-ийн зээлийг өгөхгүй. Ингээд 14,000 жолооч тэнцээ ингээд хоолгүй ундах газаргүй зарим нь шатаж өгч байгаа нас болж байгаа. Сонссон биз дээ. Тийм учраас энэ аж ахуйн нэгжүүдэд дэмжиж заяа.